За сайн байцгаана уу? Follow дараад өнгөө хичээлүүдэд үзцгээгээрэй. Өнөөдөр та бүхэндээ болохоор Facebook-ийн чатны өөрийнх нь автоматжуулалтын талаар хичээл орох болно. За тэхийн тулд эхлээд хэдүүлээ. Facebook-ийн чатн дээр ямар хөө автоматжуулалтууд байх боломжтой гэдэг вэ гэхээр эхний ээлжинд бүгдээрээ Meta Facebook руу орцгоно. За тэгэхээр таны пэйж чинь нэг ингэж харагдана гэсэн үг байна. За энэ дараа энэ inbox буюу чат руугаа орцгоод за тэнгуут баруун талын дээд буланд энэ automation гэдэг юм сонголт байгаа. Энэ сонголт руу ороод өгнө. За энэ дотор болохоор ер нь Facebook-ын цанаас нь өгөгдсөн бүх автоматжуулалт нь ерөөдөө байдаг. За энд юу байна вэ гэхээр auto reply буюу шууд хариулт өгөхтэй хүнд. За ингээ манайх төр байхгүй байна, удахгүй хариу өгнө гэдэг мессеж үлдээдэг болгох. За энэ асуулт хариултыг хэрэгжилж болох нь байна. За тэгээд одоо энэ keyword response буюу ямар нэгэн үгэн дээр ашиглаад за хэрвээ тэр хүн данс гэдэг үг явуулах юм бол тэгээд дансны төлбөрийн мэдээллийг автоматар илгээдэг болох боломжтой. За одоо энэ comment to message нь болохоор за та хэрвээ мэдээлэл авахыг хүсвэл нэмэх нэг гэж комент үлдээнэ үү, нэмэх нэг, нэмэх 5 гэнэ үү гэдэг ингээд бахан постууд яваад байдаг. Тэднүүсийн ашигладаг зүйл нь comment to message гэж зүйл байдаг. За өнөөдөр би та хэд болохоор comment to message гэдгийг яаж ашиглах вэ гэдгийг харуулна. За тэрнийхээ өмнө хэдүүлээ нэг юм туршилтын пост бичих. За одоо ингээд ямар нэгэн бараа зэрэг зархаж байгаа гэж бодоод тэгээд сонирхох юм бол нэмэх нэг гэж комент үлдээгээрэй гэдэг ингээд пэйж дээр одоо ингээд пост оруулсан гэсэн үг. За одоо манай пост маань одоо энд ингээ орсон байна шүү дээ. За тэгвэл хэдүүлээ энэ comment to message гэдэг зүйлээ сонгоод create automation гэдгийг дараад за энэ дээр хэдүүлээ нэмэх нэг гэж бичгээд хариулдаг automation хэрэгжилж байгаа. За энэ дээр нь болохоор Messenger, Instagram аль аль нь ч гэж болно гэсэн үг байна. За ямар keyword юм бэ? Ямар үг бичих юм бол болох юм бэ гэхээр одоо нэмэх нэг гэдгийг оруулаад өгнө. Нэгийн тоогоос ингээ оруулаад өгч гэсэн. За нэгийн тоотой холбоотой зүйл бичих юм бол одоо үг бичээд үгэн дундаа нэгийн тоо оруулсан ч гэсэн ерөөдөө энэ явуулах мессеж маань шууд очно гэсэн. За жишээ нь одоо тэр энэ пост маань одоо нэг тийм юуны пост гэж бодъё л да нэг. За нэг пүүзний одоо юу гэдэг юм бэ? За нэг Nike нэг пүүз байдаг гэж бодъё. Өөр постн дээр би Adidas-ийн нэг пүүзийг нэмэх 5 гэдээ тавьчихна. Хэрвээ сонирхож байвал нэмэх 5 гэж бичээрэй гэдэг тий. За тэгвэл энэ чинь хэдүүлээ Nike-ийн нэмэх нэг гэдэг чинь Nike-ийн пүүзний одоо нэг постн дээр хүмүүс бичиж байгаа гэж үзэх юм бол одоо энэ дээр ингээд Nike-ийн пүүз байгаа ингээд size нь 88.5 жишээ тийм байгаа. Үүн 350 орчим байгаа. Данс мэдээлэл ингээд бүгд ингээд доош нь цуулаад ингээд бичиж болно гэсэн үг байгаа. За тэгээд энэ болохоор яг тэр хүн одоо нэмэх нэгэ биччихэд автоматар тэрний доор нь юу гэж бичих вэ? Тэрийг анч оруулаад өгнө гэсэн үг. За энэ дээр жишээ нь болохоор за бид мэдээлэл хийсэн тул та чатаа шалгаарай гэх юм уу тий. За ингээд биччихнэ гэсэн үг. За тэгээд энэ save changes гэдгийг дараад за ингээд хэсэг хугацаа хүлээсний дараа ерөөдөө сайн автоматжуулалт маань ороод ирнэ гэсэн үг байна. За одоо comment to message дээр нэмэх нэгэ бичгээд сайн хариултыг өгнө гэдэг. За одоо энэ чинээс хэвлээ өөр Facebook-нээс энэ дэлгүүрийнхээ постн дээр комент бичиж үзье. За одоо би энэ дээр ингээд нэмэх нэг гэдэг үдээсэн. Тэгсэн чинь бид мэдээлэл хийсэн тул та чата шалгаарай гэдэг ингээд хариултын доор нь бичсэн байна. За тэгээд чатн дээр маань юу болж байгаа юм бэ гэхээр хоёулдвал яа энэ. За одоо бидний бичсэн Nike пүүз энэ size нэм байна, үнэн нэм байна, дансны мэдээлэл нэ гэдгийг ингээд гаргахад төвчүүлж байгаа гэсэн үг. За энийг таад маань ингээд өөрсдөө зохиогоод ашиглаж болох нэ. Ямар ч төлбөр мөнгө шаардлагагүйгээр ашиглах боломжтой зүйлсүүд байгаа шүү дээ. За үзсэнд баярлалаа.